За би маргааш өглөө Бээжин хотоос нисээд 3 цаг орчим нисээд Чинхай мужийн Шинэн гэдэг хот дээр очино. За энэ Шинэн гэдэг хот маань өмнө нь бас монголчууд захирч байсан учраас Хөхнөр гэдэг нэртэй одоо Олгон амынхын тал гарчим хувь нь жижиг яснуудаас бүрддэг юм сонирхолтой хот. Маш их муслимууд байдаг. За тэгээ явсаар байгаад 21-22 цаг орчим галт тэргээр яваад за Төвдийн Лааса хот дээр очихоор байгаа. Энэ галт тэргээр явж байхдаа бас нөгөө өндөрлөгтөө тасан зогцоод уушиг маань бас тасан зогцоод ингээд явах боломж нь бүрддэг юм байлээ. За би Богондоо ороод ирчлээ. Тэгээд Шинийн хотоос Лааса хот руу 20 цаг явна. Би одоо 2 цаг гарan Богондоо явж ин гэхэд дахиад нэг 18 цаг үлдсэн байна. Одоо өдрийн 2 цаг болж байгаа гэхээр маргааш өглөө нэг 9-10 цагийн үед бол Лааса хотод Төвдөд очих юм байгаа. Тэгээд энэ Богонд нь бол яг ийм одоо харуулах юм бол тал нутагт Монголд юу явж байгаа юм шиг л аяга санагдаж байна л да. Яг илүү нөгөө зам ам ном мод тарьсан, зарим талаараас нөгөө арай нэг дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн нь бол харагдаж байна. Монголоос ялгаатай. Гэхдээ бол малчин хүмүүс их харагдаж байна. Ер нь яг л Монголд явж байгаа юм шиг юм мэдрэмж төрд юм байна. Тэгээд би яагаад Төвд рүү ер нь явж үзмээр санагдсан бэ гэхээр угаасаа монголчуудын ихэнх нь бол Төвдийн буддизмаар одоо хүмүүжиж Төвдийн буддизмыг одоо шүтэж өссөн байгаа. Ялгаагүй би бол бас тэгжэл өссөн. Манай гэрт бол бурхан байдаг байсан. Тэгэл умаа бадмынхан дараад дээрээ дүүрээс ухаа гээл тарнаа уншаал, мөрөө гаргаал, бурхандаа залбираал, гандуу орж намаа уншуулаад ингээл явдаг байсан хөхөд. Гэтэ яг үнэндээ би Төвдийн буддизмыг ойлгодог уу гэвэл үгүй, хариулт нь бол үгүй байсан. Яагаад тэгэхээр бид нарын лам нарын уншиж байгаа энэ маань мэгзэн маань ерөөсөө дандаа төвдөр уншиж байгаа. Эсвэл бүр юм санскрит хэлээрээ уншиж байгаа болохоор яг юугээ даагыг сайн мэдэхгүй. Яг энэ уншиж байгаа маань мэгзмийн арт яг ямар утга агуулгадж чинь, ямар философи орж чинь гэдгийг ерөөсөө бид нэр ойлгоогүй. Тэгээ хамгийн гол нь буддизм бол тэр чигээр юу философи юм байлээ гэдгийг бол нэлээд бас судлаад эхлэхээр бол ойлгож эхэлдэг санагдсан. Зөвхөн муу юм болохоор лам дээр очиж одоо лүүжин тавиалдаг ч юм уу те эсвэл одоо заслын хилдүүлдэг гэхээсээ илүү энэ бол ерөөсөө хүний амьдралыг ойлгох, одоо хүний зовлонг ойлгох, амьдрал ер нь ерөөс тэр чигтээ юм байнгын үргэлжийн юм байдгүй, байнг гэж одоо өөрчлөлтөнд ордог. Хэрхэн одоо амьдралаа одоо хоосноор харах уу, хоосны амл гэдэг ч юм уу, эсвэл одоо карма гэж юу, одоо амьдралын хүрд гэж юу, одоо энэ ингээд амьдралын их циклээс яаж одоо ангиж рах уу гэдэг энэ их философи бол явж идэм байлээ. Тэгээ ганжуур гэдэг судар маань ч гэсэн бас хутга учиртай. Ганжуур маань бол яг буддагийн өөрийнх нь хэлсэн үг тийм ээ. Данжуур бол түүний хэлсэн үгийг бол илүү ингэж орчуулж буулгаж тайлбарласан тийм судар юм байлээ. Судар гэдэг маань ч гэсэн өөрөө нөө сутра гэдэг энэ үгийн монгол хувилбар бол явж байгаа. Тэгэхээр энэ болгоныг би ойлгоё гэж их маш их бодсон. Тэгээд Хятадд нэг жилийн өнгөрүүлэлт ямар ч сан Төв рүү очиж үзхийг бол маш их хүсэж зорилгоо болгож ингэж ирсэн. Тэгээ одоо эцэст Төв рүү явж байгаад бол маш их баяртай. Тэгээ манай сургуулийн хүрээнд намар нэг deep dive гэдэг юм яг Хятадтай танилцах юм аялыг хийдэг. Эхний трайлаараа би Хятадын Чонгжин хот руу очисон. Одоо болохоор би энэ зуны төгсгөөс өмнөх энэ аялал маань би одоо Төвд рүү явах шийдвэрийг гаргаад ангийнхантайгаа нэг групп болоод одоо нэг хориулаа Төвд рүү явж байна. Тэгээ мэдээж бол Төвд улс төрийн хувьд нэлээд асуудалтай юмнууд бол байгаа. Тэрийг бол би нэг орхосоо илүү хамгийн гол нь энэ буддийн одоо гүн ухааны, буддийн шашны философийн судлах, шүтэж ирсэн, итгэж ирсэн энэ шашныхаа бас цаана утга учирыг ойлгох. Одоо бол би өөрийгөө бас тэгж Төвдийн буддист хүн гэж хэлэхгүй. Гэтэл миний бодолд, миний саналд, миний амьдралын бас хэм маягт нэлээх нөлөөсөн учраас надад бол сонирхолтой санагдаж ирсэн. Тийм учраас Төвд рүү явж байгаа шүү. Тэгээд очиод ямарчсан юу ойлгох нь уу, юу мэдэж авах нь уу, ямар сонирхолтой юм санагдах нь уу гэдгээс хуваалцаад явахдаа бол маш их догдолж байна. Тэгээд 18 цагийн дараа Төвдөд уулзцгаая. Тэгээ замдаа бол яг бас би гой байгалийн өрмөц тийм одоо газрууд ахын бол бас харуулад явъя гэж бодож байна. За.
visa applies to everything. And like imagine when you and like it's Europe, which has like these high standards. Imagine when you go to like other countries. China could be one, like America could be another one. Нилээн унтж байгаа одоо 7 цаг болж байна өглөөний. Тэгээ босоод шууд анзаарсан юм цонхороо харахад бол одоо бол ингэж харагдаж байна л да. Тэгээд ерөөсөө манай Монгол шиг ийм сайхан тал газар байна. Сайхан нохоон зүлгтэй, сайхан уул хадан цаанаа харагдсан. Зэхэр хөх тэнгэртэй гэх мэтлэн тийм ээ. Тэгээд нэг ялгаа нэх юм бол мэдээж бид нар бараг далайн түвшнээс 4000 метрийн өндөрт байгаа учраас маш өндөрлөг газар байгаа нь бол ойлгомжтой. Хүчил төрөгч бол бага байгаа. Тэгээд нэмээд маш их сарлаг бэлчиж байна. Ялгаатай гэх юм бол тэгэхээр сарлаг маань гэсэн Монголд байдаггүй байсан. Тэгэхээр төвдөөс авчирч нутагшуулсан гэж бол юу ойлгосон. Тэгэхээр сарлаг бол маш их бэлтдэг юм байна. Химлайн нурууны том уулнууд бол цаана нь харагдаж байгаа нь бол харагдаж байна. Одоо бол тэнд яг харагдаж байгаа шиг байна. Том цастай уулнууд бол байна. Энэ уулнууд бол ер нь бол 4-5 мянган метрийн л хамгийн багтаа бол байгаа ах. Тэгээ мэдээж Эверестийн оргил бол эндээс нэг холгүй байгаа. 8000 метрийн өндөрт одоо дэлхийн оргил гэж явж байгаа энэ агуул маань бол байгаа. Тэгээд өнөөдөр бол одоо нэг 3 цагийн орчмын дараа Ласа хот дээр буугаад тэгээд цаашаага тэр авигаа үдж байгаа маргааш Батала Палас руу явах тийм хуваартай байгаа. Тэгээд ямар ч сан төв нутагт ирж байгаадаа бол маш их догтлж байна. Энэ газрын талаар маш их сонссон. Бидний амьдралд маш их нөлөөсөн. Тэгэхээр яг юу байгаа, амьдрал нь ямар хөө байгаа, яаж өөрчлөгдсөн гэдгийг бол харахыг маш их тэгсэн яд хүлээж байна. Ласа хотод ирээд хамгийн ихний ярьсан газар энэ Сера хид гэдэг энэ хид дээр ирчээд байна. Тэгээд яг төвдөө бол хоёр дахь хамгийн том хидний байна л да. Тэгээд агүй олон мэдээж ламнар байна. Тэгээд номоо хураад номоо суралцаа тэнд бас одоо мэтгэлцэн явагдчихсан. Тэгэхээр сурсан мэдсэн одоо эрдэмээ сурсан мэдсэн номоос хор бибинтэйгээ мэтгэлцээд сурсан мэдснээ баттдаг гэж юу н ойлголоо. Тэгээд энэ хидийг бол гаднаас нь бол ингэж харагдчихээн. Яг л ерөөсөө л Монгол хүн болохоор надад ерөөсөө тийм сонин содон юм шиг биш, харин ч эсэргээрээ яг тийм айгу танил санагдчихсан л да. Ороод үнэр нь тийм ээ. Ороод тэгэл ламнарын ном хурж байгаа дуун. Тэгэл арцны үнэр тэр бүх юм л ер нь надад айгу танил санагдаж байна. Тэгээд нэг бодлын бас айгу сайхан санагдчихлаа. Тэгээд өнөөдөр ямар ч зэн энэ хид дээрээ байжгаад тэгээд Ласа хотоо орой жоохон явж агаад тэгээ маргааш Батала Палас руу явах юм билээ. Тэгэхээр тэр хүртэл ер нь жоохон зүгээр явж гэж бодож байна. Тэгээд одоогийн байдлаар миний толгой баг зэрэг өвдөж байна. Ягаад гэвэл их өндөр байгаа учраас миний бие манаас тасан зогсох гээд ингээд толгой маань жоохон өвдөөд тэгээд баг зэрэг амьсгаадах тийм шинж тэмдэг бол илэрч байна. Бусдаараа бол ерөөсөө гайгүй. Ер нь Монгол шиг цаг ууртай юм шиг санагдаж байна. Яг нэг нартай хуурай дулаахан зун нас нэг халдахгүй гэж надад хэллээ. Тэгэхээр ийм газар ширчээд байна. За энэ бол ер нь бол коллеж юм байна. Тэгээд коллежийн хан дээр бол ийм самсараа буюу сансрын зураг харагдаж байна. Тэгээд дундалт нь 3 ол амтан байгаа. Дахиа, могоо, тэгээд бодонгахаа гэдэг. Энэ бол нөө атаархал, уур хилэн тэгээ нөгөөх нь юу гэж процент 3 муу чанарыг бол илэрхийлсэн. Тэгэхээр энэ бол хүний хамгийн том 3 зовлонгийн хөс үрээ те. Дээшээгээ бурхан, хагас бурхан, за хүмүүс тэгээд энэ өсгөлэн бурхтууд там амьдад гэсэн юм харагдаж байна. Энэ бол амьдралын тойрог. Тэгээд хүмүүс бол ерөөсөө л энэ дунд амьдардаг. Тэгээд одоо гэгэрж ижил энэ тойрогоос гарч одоо буддаа шиг дээр харагдаж байгаа шиг энэ бол энэ тайргаас гарнаа гэдэг юм бол илэрхийлсэн ийм зураг бол байна. Тэгэхээр дотор бол лам нар
намаа хураад ингээд байж сүсгтэй олж гисэн намаа сасаад ингээд тэг ийм газар байна. Мэдээж коллеж болохоор лам нар маань залуу лам нар маань намаа сураад Ахмад намаа лам нар маань намаа заагаад ингээд явж байгаа. Тэг мэдээж өмнө нь бол айгүй олон илүү олон хэдэн мянган лам нар байсан бол одоо нэг 500 600 лам нар энэ бол үлдсэн юм байна. Тэгээ одоо яг Лас хотын төв хэсэгт явж байна. Энэ бол одоо яг айгүй олон хуучны юм барилга байгууламжтай ийм айгүй их дэлгүүрүүдтэй юм хэсэг л байна л да. Тэгээд энэ хэсэг юу вэ гэхээр айгүй хуучны барилгуудтай. Хэдэн 100 жил юу болж байгаа. Тэгэхээр энэ барилгуудын ер нь дэд бүтцэн айгүй мууцаа. Одоо усны систем, одоо бохирын систем гэх мэтлэн айгүй муу ч гэх юм бол нэг юм блок барилга гэхэд одоо 4 5 айлууд нийлээ дундаа нэг 0-той байдаг ч юм уу тий. Тийм учраас энэ хэсгийг ер нь сайжруулах хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй гэдэг тийм одоо бодлогыг засгийн газар хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгээд энэ хэсгийн барилгуудыг бүгдийг нь сайхан гэж нураагаад тэг шинээр байхын гэдэг асуудлыг бол ярьж байгаа юм. Гэтэ гол асуудал нь юу вэ гэхээр энд бол мэдээж олон зуун жил бас хүмүүс хэдэн үеэрээ бас амьдарсан тийм төв хүмүүс амьдарч байгаа. Эдгээр хүмүүс бол тэгж мөнгөтэй баян хүмүүс бол мэдээж байхгүй нас ойлгомжтой байх. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн одоо амьдарч байгаа байрыг нь засгийн газрын зүгээс худалдаж аавна. Тэгээ худалдаж авахдаа нэг 5-6 мянга орчим одоо юанаар худалдаж аавна гэсэн үг. Тэр ойролцоогоор монголоор бол 3 сая төгрөг юм ааш. Тэг 1 м квадратыг нь. Тэгмүүдээ тэрийг нь одоо буцааж энэ байранд орох бол арга байхгүй. Ягаад тэгэхээр энэ байрыг нь за нэг 10 хэдэн мянган юан 14-5 мянган юан олгож за одоо буцааж өгөх юм байна л. Тэгэхээр бүр олон нийтэд хүмүүс зарахтаа бол 30 мянган юан дээр зарна гэж байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүс бол ямар асуудалд орж байгаа вэ гэхээр өгсөн 6 мянган юан нь дараагийн байрандаа эндээ буцаж орох тийм боломжгүй нөхцөл байдалд очиж байгаа юм байна л. Тэгэхээр яг хуу яг энгийн иргэдийн энтхийн уугуул иргэдийн хувьд бол хүнд мэдээ. Яа тэгэхээр энэ байснараа бас бизнес эрхлэлтэйг одоо аялал жуулчлалын салбараас бол баг зэрэг одоо мөнгө олдог хүмүүс бол боломжгүй болно гэсэн. Тэгэхээр ийм асуудал үүсэж байгааг намарсан сонирхолтой санагдаад бас хуваалцахыг хүслээ. Бас нэг сонирхолтой юм нь одоо яг гудамжаар явж байгаа хүмүүс зөвхөн одоо нар зөв тойроод ингээд гудамжаар алхаж байгааг харж байна. Энд бас хүн ингээд мөрөөлүүдэд залбирч байна. 2-3 алхаал ингэж хөвтөж залбирдаг. Тэгээд бид мэдж байгаа. Тэгээд гудамжаарч гэсэн энэ хүмүүсийг адилхан бас нар зөв тойрж алхах юм билээ. Зөвхөн нөө урсгал сүрж явж байгаа хүмүүсийг харах юм дандаа гадаад хүмүүс л тэгж явж байгаа харж байна. Бид нар бас гаданд ороод Монгол гэртеж ороод гэсэн дандаа ингэж зүүнээсээ баруун руу тойрож ингэж явдаг. Түүнтэй адилхан хотод ч гэсэн хүмүүс алхахтаа бас тэгж явдаг нэг сонирхолтой санагдлаа. Тэгээ мэдээж энэ нэг ирээд харахыг хүссэн юм юу гэхээр Ласа хотод айгүй хятадсан гэж хүмүүс бол ярьж байсан. Тэгээ ингэж ирээд харангууд ихэнх гудамжаар явж байгаа хүмүүс бол төв хүмүүс байгаа л анзаарэгдэж байна. Мэдээж бол хүн амынхан хан үндэстнүүд бол хятад хүмүүс нэмэгдсэн нь бол ойлгомжтой. Гэхдээ бас бүрч их тэгж хаан хүмүүс одоо төвдүүдээс илүү болсон юм бол ерөөсөө анзаарахгүй байна. Тэгээд бас нэг анзаарсан юм нь яг арай л настай төв хүмүүс маань хятадаар их ярьдаггүй. Ашигсан залуу хүмүүс бол хятад хэлээр их ярьж байгаа нь бол харагдсан сонирхолтой санагдсан шүү. Энэ цайны газарт ирсэн байна. Яг цайны газар тий. Монгол цайны газар гэхээр хоол иддэг. Энэ бол яг л цай уудаг газар байна. Тэгээд хүмүүс суугаад ер нь бол сүйдэ цай уудаг. Монголчууд яг л сүйдэ цай уудаг шиг. Төвдөд бас сүйдэ цай уудаг юм. Гэтэ энэ цай бол илүү жоохон тийм чихэрлэг маягийн цай байна. Давас байхгүй. Зүүн аймгийн хүмүүс давсгүй цай уудаг бол тийм биш. Яг юм сахартай. Гэтэ арай нэг тийм чай гэдэг тиймэрхүү төрлийн цай байна. Тэгээ нэг юанаар нэг аяг цай ууд юм байна. Тэг хүмүүс бол ламнаар төв хүмүүс бөөнөрөө ирээд ингэ суугаад цайгаа аваад зарим нь өдрөө тоглоод зарим нь хоолоо идээд ингэ суудаг юм сонирхолтой газар орж ирлээ. За одоо хоол идгээд ирсэн байна. Тэгээд ер нь төвдөд Монгол хүмүүст амар юм нь юу вэ гэхээр бууз, хуушуур, сүтэ цай, гурилтай шүл, цахан 5 ён, 6 ён гэлээ 4-5 мянган төгрөг олдод явчих тийм байна. Тэгэхээр ямар ч асуудал авахгүй маань. Тэгээд одоо миний байгаа газраас бол ингэж харагдаж байна. Тэгээ ингээ харахаар одоо тэр бол Potala Palace, Potala хийдл гэж хэлэх юм да тийм ээ. Хийд бол харагдаж байна. Тэгээд ингээ тойроод өндөр ингээ уулнуудаар хүрээлэгдсэн. Тэгээ уулныхаа дээгүүр ер нь бас хийдүүд байдаг харагдаж байна. Тэгээ Монгол шиг бас айгүй хурц нартай юм байна. Ягаад тэгэхээр
өндөрлөг олооч тийм үү бараг үйл байхгүй тэгээд наран тусгаараа бүрээ ингээд арсыг ингээд шарж байгаа юм шиг ингэж хурц тусдаг юм байна. Байшингууд ингээ харангууд нэлээд юм хавтгай өндөр байшин байхгүй нэгэн жигд юм байшингууд харагдчихээн. Тэгээд тогнууд маань ингээд бас харагдчихээн. Тэгээд нэг анзаарсан юм нь яг хуу хятадын туг далбаа бусад өөр газруудаас бас илүү их байгаа юм шиг бол надад анзаарагдлаа. Тэгээд дөнгөж одоо богооны буудлаас буухад хүртэл өмнө үе үеийн хятадын одоо улс төрийн лидерүүдийн зургийг бас ингээд том томоор үлгцэн байгаа нь бол анзаарчихсан. Тэгээд маш олон тийм цагдаагийн машинууд ер нь их камерууд бол байдаг харагдсан. Их шалганууд ер нь байдаг. Ер нь хятад явахаар байн гэж шалганаар орж ингэж зэвсэг байхгүй гэдгээ бол харуулдаг тийм ихтэй төвдөд тас тэр нат ялгаагүй бас байна. Тэгээд ер нь хүмүүсийн амьдрал нэг иймэрхүү айгүй энгийн л харагдлаа. Хүмүүс айгүй их тийм их энэ зүрийн бэлэг дурсгалын юм зарж сүвнээр зарж амьдралаа болгодог юм шиг санагдлаа. Бас маш их хүмүүсээс халахдаг юм байлаа. Тэгээд ер нь бол төвд хүмүүс одоо нэг авууштай ч юм уу ялангуяа бас ингэж одоо соёлоо хилээ бас тодорхой хэмжээнд баг багаар алдж байгаа үндэсний хувьд гэх юм уу маш их үндэснийхээ хувцсыг өмсдөг харагдлаа. Тэр нь бас надад гой санагдсан. Тэгээд нэг иймэрхүү газар одоо ол ирсэн байж байна. За Баталла Палас дээр ирсэн байна. Тэгээд хамгийн ихний төвдөд ер нь харж болох одоо символ гэх юм уу одоо бэлэг тэмдэг бол энэ одоо хүрд байгаа. Энэ хүрд бол нөгөө самсаараас гарах 8 зөв үйлдэл, зөв бодол мэтлэн тэр одоо гэгээлд хүрэх алхмуудыг зааж өгсөн хүрд байна. Тэгээд энэ хязгааргүй хээ бол тий эхлэл байх төгсгөл нь бас мэддэхгүй харагдахгүй учраас энэ одоо мөнхийн энэ амьдралын циклик бас тойргийг бэлтгэсэн гэж одоо ойлгосон. Тэгэхээр бас нэмээд амьдралын урт удаан амьдралыг бас бэлтгэсэн ийм утга учиртай юм байлээ. Энгийнээр хэлэх юм бол бас нэлээд цаана илүү гүн үнцгийн утга учир бол байгаа. За Баталла Палас бол ингээд доороос нь харах юм бол нэлээд яг жуулчлалын байдалтай бол басан тал харагдаж байна. Өмнө нь бол энд бол яг хүмүүс амьдардаг бол байсан нь ялгамжтай. Тэгээд 13 давхар ийм одоо сүнхийд барилга байгууламж бол байна. Тэгээд анх 7 дугаар зуунд энэ тэгээс одоо буддизм орж ирээд төвдөд ингэж тэтгэрэх үед Баталла Паласыг хаан бол барьж байгуулсан юм байна. Тэгээд 5 дугаар Далай ламаас хоошоо яг Далай лама Паласт амьдардаг болсон гэж ойлголоо. Тэгээд жид олгон байшингаас сайхан сэргээж будаж засварладаг юм байна. Тийм учраас одоо ч гэсэн ингэж гой харагдаж байгаа. Тэгээд цагаан өнгө, улаан өнгө, шар өнгө давмгаалсан байгааг бол олж харж олно. Тэгээд цагаан өнгө нь хүний яс ийг бэлэгддэг бол улаан өнгө нь хүний цус, шар өнгө нь хүний арьс гэж бэлэгддэг юм. Тэгэхээр яг энэ шашиндаа ихтгэл үнэмшилтэй өөрийгөө бүрэн гүн гүнзгий зориулж байгаа бол бэлэгдэж ингэж будаж байд юм байна. Тэгээд төвдийн бүх барилга байгууламжуудын онцлог нь яг ерөөсөө цагаан өнгөтэй. Тэгээд ийм улаан өнгөтэй байдаг нь яг эндээс эхлэлтэй гэж ойлголоо. Нэлээ алхаж байгаа тэгээд амраа цоож ингээд ингээ харах юм бол дээр баган бүх юм маш үзэсгэлэнтэй тод өнгөөр хийж бүтээсэн харагдаж байна. Ер нь бол төвдийн буддизмын бас нэг гоё юм нэг одоо урлагийн одоо мэдрэмж гэх юм уу тийм нэг олон ламнар амьдралынхаа гişнээ олон жилийг зарцуулаад зөвхөн энэ бүтээлүүдийг бүтээх гэж бас амьдэрсэн нь бас их сонирхолтой тийм ээ. Тэгээд яг хуу ер нь дэлхийн түүхийг харж үзэх юм бол яг ийм том барилга байгууламжууд, бүтээлүүд бидний одоо ингэж харж биширдэг энэ бүтээлүүд бол дандаа шашны холбогдолтой байдаг нэг сонирхолтой тийм ээ. Тэр яг шашны юунд хүмүүсийг бас ингэж их тийм маш олон сар жилийг зориулаад амьдралаа бараг золиослоод нөгөө барилгамж байгууламж ялангуяа дээр үе техник технологиос баг муу хөтсөн үед ингэж бүтээх болсныг нь бас бодоход бас сонирхолтой тийм ээ. Хүмүүс юунаас олж энийг бариад байна? Хин хүмүүсүүдийг ийм бариад байна? Нэгтгэл үнэмшлийн хүмүүсүүдийг хаана авчирсан байна? Одоо тэр түүхэн биднэрт хэрхэн үлдсэн байна? Энийний цаад утга нь бас юунд орчих юм гэдгийг бас бодож тунгааж магадгүй бас асуулт тавих нь сонирхолтой.
Тэгээд одоо хүртэл ингээд байгууламж бид нэр бас ирж үзээд энэ байгууламжаас өмнө ч гэсэн манай монголчуудаас ирж олноороо суралцаж одоо сурсан үзнэ Монгол руугаа аваачиж тийм ээ төвдөд нөлөөлж цаашаага бас төвдөөд бас Монголын түүх соёл шашинд нөлөөсөн гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Тэгээд одоо бол мэдээж яг хуу тэр бидний нөлөөлөх нөлөөлөл нь бол багассан ч хэлээ. Тэр нөлөөлөл нь одоо хүртэл байгаа гэдгийг бас бодохоор их сонирхолтой болов уу тийм. Хүмүүс бол маш ихээр ирж байгааг харж байгаа. Тэгээд зөвхөн бас эцтэй жуулчд гэхээс илүү төвдүүд маань өөрсдөө бас төв дээр хувцас өмсөөд эрхээ эргүүлээд ингээд явж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Тэгээд цаанаа уул хад маань нэг харагдаж байна. Нилээ дэшегээ очиж хөвчл төрж багтаа. Тэгээд амсгаадах бол тохиолдог юм байна. Ингээ харж ивэл бэврүүд нь бүгд алтаар ингэж ихцэн яас яхаа нөгөө хитэн солио өсгөлийг үерч гэсэн их бүрхтүүд нас устгагдаж байхгүй болсон юм байна л да. Тийм учраас энэ интерфейсээс хүмүүс бүрхтүүдийг хандуулсан монголоор ч гэсэн бас монгол хичээр бичсэн тайлбарууд бас байна. Тэгэхээр монголчуудын оролцоо тэнд бас юу байсан гэдгийг надад харагдаж эхэлж байна. Манжууд, монголчууд, төвдүүд хэмчлэн бүгдээрээ нийлж байгаа л ер нь бол энэ газрыг бас хадгалж хамгаалж ирсэн. Заримдаа бас устгаж ирсэн маш олон удаас галж хатаад дахид сэргээн барьж ирсэн гэх мэтчлэн иймэрхүү түүхтэй байна. Тэгээд сүүлийн нэлээд хэдэн жил 100 гаруй орчим газар хөдлөлтөнд бол төсвөртэй үлдээд одоо хүртэл ингээд сүндэрлэж байгаа юм гайхалтай байгууламж байна. Энийг бол ерөөдөө бол хийд гэж нэрлэх юм байна л да тийм ээ. Ягаад гэхээр эндээс хүмүүс өөртөө хуран цуглаад, намаа уншаад, өөртөө суралцаад, тийм ээ уулзалтуудаа хийгээд мэдээж залал хамбуулаг төр шашныг хоёулангийн хасалсан удирддаг тийм учраас бас ус төрийнхөө ч гэсэн шийдвэрийг гаргаад ингээд явдаг байсан нь бол анзаарагдлаа. Сая дөнгөж сая Баталаа палацын дээр арилгахын Далай ламын өргөл очиод гараад ирлээ. Дотор нь бол зураг авч болдгоо юм байна. Гэхдээ энд бол үеийн Далай лам нар бол амьдардаг байсан. Тэгээд 8 дугаар Далай лам, 9 дугаар Далай лам гэх мэт Далай лам нарын одоо сураг өөрсдийнх нь бүхэн бас байна. Тэгээд найдар бурхан бас байна. Ер нь их Далай лам өөрөө ном хурдаг байсан, хүмүүстэй уулздаг байсан. Өргөөнүүд өөрийнх нь онцлогын өрөө гэх мэтлэн өөрийнхөө сэнти энэ болгон хадгалагддаг юм айгу одоо нандин чухал газар бол байна. Нилээн нэшээ авирдаг юм байна. Нилээн гахалтай үзэсгэлэнтэй газрууд бол байна. Тэгээд сургууд нь ч гэсэн алтаар яг одоо хийгдсэн айгу үнэтэй хийгдсэн ийм сайхан газар бол байна. Гэхдээ дотор нь зураг авчлахгүй болохоор яг ямар нэгдийг харуулж чадахгүй байна. Гэхдээ магадгүй бас энийг нүдэрээ үзэх хувь завшаа олдно гэдэг маань бас тэндээ бол баярлж байна. Тэгээд бүхэн ч гэсэн өөрсдөө ирээд нүдэрээ үзээд өөрөө бас хурж үзээд хараасаа гэж ойлгосч байна. Тэгээд юм гахалтай газар байна. Ташидэлэг за төвдөд ирээд 7 онлоо. Тэгээд одоо буцаад Ласа хатаас онгоцондоо суугаад явах чинь. Тэгээд Ташидэлэг гэдэг нь төвдөд бибинтэй мэдлдэг одоо мэдлэл юм байлээ. Тэгээд анх би төвдөд ирэхдээ ер нь энд ирэхийг хүсэх болсон шалтгаан маань монголчуудын л адил би бол одоо төвдийн буддизмыг шүтдэг гэр бүлд бол төрж өссөн. Тийм ээ. Багасаа л гамдаа ороод, ном уншуулаад, лам дээр очиад, тийм ээ зулаа бараал, хүрдээ эргүүлээл. Ингээл явдаг бас хүүхдээсэн. Тэгэл маань үзэм амдаа уншаал. Гэхдээ яг үүний цаана учир нь яг юу юм бэ? Яг энэ маань үзмийг юу гээд байгаа юм бэ гэдгийг бол би сайн ойлгож мэдтгүй байсан. Одоо хүртэл. Тийм учраас төвдөд ирээд энэ бүхний учрыг багч гисэн ойлгож авъя гэдэг тийм төслөөр хөтлөгдөөд энэ усад одоо энэ газар эрхийг маш их хүсээд одоо 7 хоног буцаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд төвдөд ирээд ингээд яг харахад шашнаас гадна газар нутгийн хувьд маш их үзэсгэлэнтэй ямар сайхан газар юм бэ гэдгийг бол ойлгосон. Яагаад тэгэхээр далайн түвшнээс дээш 4000 өндөр, 5000 м өндөр, 7-8000 м өндөр уулаг гэдгийг хараад Эверестийн оргилтой хүртэл ойрхон оцсон. Ингээ харахад бол хүн бол сүртгэхээс өөр аргагүй болт юм билээ. Тэгээд энэ арт түмнийг ч гэсэн бас их хүндэлж одоо бишрмээр санагддаг болсон. Яагаад тэгэхээр ямар их эсвэл хатуучлалтай байж иж энэ дахир хатуу энэ нөхцөлд амьдд юм бэ
одоо 5000 м-ийн өндөрт нэг алхам алхахад хүртэл одоо зөвхөн одоо далайн түвшин дээр байгаа газар талхаж байгаас хэд дахин илүү хэцүү гэдгийг бол би бол ирээд бол ойлголоо. Тэгээд мэдээж бол энэ улсад энэ газарт асуудал бол олон байгаа тийм ээ. Эдийн засаг гэх мэтлэн далай ламын асуудал, тийм ээ, түүх соёлын асуудал, монголчууд төвдүүдийн хоорондын энэ түүхийн одоо холбоос гэдэг ч юм уу, энэ болгоныг бол судлаад хам бол мэдээж олон юмуд байгаа. Тэрлөө би бол ерөөсөө орохыг хүсэхгүй байна. Яа тэгэхээр энэ бол тэрэн дээр ярих тийм мэдлэгтэй гэж бол өөрийгөө бодохгүй байгаа учраас харин эсвэргээрээ юуг илүү чухалчилж ярьж анхаарлаа хандуулъя гэхээр өнөөдрийн байдлаар 2026 онд техник технологи хөгжсөн энэ цаг үед төвдийн буддизм энэ шашны философи бидний амьдралд хэрхэн хэрэг болж бидний амьдралыг хэрхэн сайжруулахад туслах вэ? Бидний хэрхэн илүү сайн хүмүүс байхад туслах вэ? Тэгвэл тэр сургамжууд нь юу юм бэ гэдгийг л анхаарлаа хандуулж ярилцахыг бол хүслээ. Тэгээд ингээ харахад бол ер нь төвдийн буддизм бусад шашнаас бас нэг ялгаагүй тийм ээ. Гол хэлэх гээд байгаа санаа нь одоо исламын шашин тийм ээ. Христийн шашин, жудеизм тэгээ ярих юм бол одоо күнз гэх мэтлээ. Энэ бүх шашин ерөөсөө л нийгэмд сайн хүн бай гэдгийг л зааж сургаад байгаа. Түүнтэй адилхан бол төвдийн буддизм ч гэсэн тэрийг бод адилхан зааж байгаа. Ганц ялгаатай юм нь юу юм бэ гэхээр одоо төвдийн буддизм самсара гэдэг тийм ойлголтоо. Самсара гэдэг нь одоо амьдралын хүрт тийм ээ. Энэ бол энэс бол хүмүүс гарах боломжгүй. Сайн мухай ээлжилдэг, одоо там диваажийг ээлжилдэг гэдэг ийм ойлголт байгаа. Энэ ойлголтод хүмүүст одоо энэ хүмүүсүүдийг самсараад байлгадаг юм нэхэр одоо чанарууд байгаа тийм ээ. Одоо үл тоох, тоомжиргүй байх, ignorance, одоо атаархаж атаачдөө уур хилэн, attachment буюу юмд ингэж наалдах. Энэ болгон биднийг самсараад одоо үүргэлж одоо хоригдол шиг байлгадаг гэдэг ийм ойлголтыг төвдийн буддизм хэлдэг. Тэгвэл нөгөө шашнуудаас ялгаатай нь юм гэхээр самсараас гарахын тулд биднэрт нэг юм хэрэгтэй. Энэ бол ерөөсөө compassion гэж байна. Compassion гэдэг энгийнээр ойлгох юм бол энэ бол empathy гэдэг ойлголтыг сайн мэдж байгаа. Empathy гэдэг өөр хүний өмнөөс одоо өөрийгөө тавьж үзэх гэж байгаа тийм. Зөв түүний битлэг одоо өмс гэж ярьдаг тийм. Үүний ихээр өөрийн зовлонг өөрийн бие мэдрэх. Тэгвэл compassion гэдэг нь зөвхөн мэдрээ зогсохгүй тэр хүн туслах тэр сэтгэл чин хүслийг гаргах, үүдлийг хийх гэдэг бол compassion. Грекийн философт ч гэсэн одоо философийн гол зорилго Эрдэмтний гол зорилго бол virtue буюу эрдэмтэй болох гэж байгаа тийм. Эрдмийг өөртөө суулгах, тэгжиж сайн хүн болон цагийг барьдаг, эр зоригтой байх, сахилга баттай байх гэдэг эрдмүүдийг өөртөө суулгах гэдэг. Тэгвэл төвдийн буддизм яг түүнтэй адилхан энэ compassion гэдэг юмыг бол энэ чанарыг өөртөө суулгах хамгийн чухлаа гэж зааж сургаад байгаа юм байна. Тэгэхээр төвдийн буддизм бас нэг онцлог юм нь гэхээр түрүүний самсараатай адилхан зөвхөн бусад шашин бол яг зөвхөн энэ насыг болж хослоод байгаа юм тийм ээ. Төвдийн буддизм тэгвэл энэ насаас зогсохгүй цаашлаад дараагийн амьдрал нас бол илүү бас чухлаа гэж зааж сураад байгаа шүү. Тэрний үгс үнэхээр та энэ удаагийн амьдрал сайн хүн байж болно. Баялагтай, юугаар дутаагүй хүн байж болно. Гэхдээ муу үйлдэл хийгээд, нүгэл хийгээд, буян хийхгүй, сайн үйл хийхгүй, compassion гарахгүй байх юм бол дараагийн төрөлдөө илүү муу төрөлд очиж болно. Одоо хойш авчиж очиж болж болно гэдэг ийм ойлголттой. Тэгвэл хэрвээ таны амьдрал одоо энэ удаагийн амьдралд төдийлөн сайнгүй байх юм бол танд боломж олгож байгаа гэсэн үг хэлсэн. Яг гэвэл та сайн үйлдэлүүдийг хийж чадах юм бол дараагийн амьдралдаа илүү сайн төрөлд очих бүрэн боломжтой гэдэг ийм ойлголттой. Ингийн тулд хамгийн гол нь юу юм бэ гэхээр өдөр болгон одоо өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Өдөр болгон үйлдэл хийх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Тэм ч учраас төвдийн буддизм одоо өдөр болгон зуул барьдаг, хүрдээ эргүүлдэг, майн мисмээ уншдаг, бясалгалаа хийдэг. Тэр хід дээр очино лам нарын бие биентэйгээ мэтгэлцэж байгаа ч гэсэн яг тэр өдөр болгон өөрийгөө тэр compassion-ыг бий болгоход бэлтгэл хийж байгаа л гэсэн ойлголт юм шүү. Тэгэхээр энэ бол маш чухал. Тэгээд дараагийн бас нэг ойлголт нь юу гэхээр зовлон, зүдгүүр, үхэл бол ерөөсөө амьдралын нэг хэсэг. Энэс яаж тойрж гарах боломж байхгүй. Тийм учраас бид нэр зовлон гэдгийг өөрсдөө бас сайн бодох хэрэгтэй тийм ээ. Яагаад би зовлон зүдгүүр учирсан үед одоо зүхээс илүү энэ зовлонгоос бид юу сурч болох вэ? Энэ зовлонд би ямар хариу үйлдэл үзүүлж болох вэ? Энэ зовлонг би юу гэж ойлгох вэ тийм ээ?
гэдгийг бас хэрэгцүүлэх шаардлагатай гэдэг төдийн буддизм бол заасурах тийм билээ. Энэ бас грекийн философитойгоо адилхан. Грекийн философит бол зөвхөн та өөрийнхөө удирдах чадах юмыг л удирдна. Бусд нь бол ямар ч хамаагүй гэдэг тийм юм байдаг. Түүнтэй адилхан ерөөсөө өөрийнхөө хийж чадах юмыг л хий гэдэг юм байна. Инхийн тулд цахилгаан бат хэрэгтэй. Төрөний миний хэлсэн муу чанаруудын тийм үү үл тоох, том зэрэг байдал, одоо уур хилэн, даажтөө, юм чунах энэ болгоноос бид нэр зөвхөн амархан ангиж боломж авахгүй байгаа. Тэгэхээр хүний тавилан бол тэр бол биднэртэй адилхан төрөхөд маань ирдэг. Харин гэхдээ цахилгаан баттай байж чадах юм бол цахилгаан баттай үйл хийгээд бодлоо зэгцлээд eight noble path буюу одоо зөв 8 хүрд байгаа тийм ээ. Зөв бодол, зөв үйлдэл, зөв одоо үг аваа гэх мэтлэн. Тэг энийг бид нөр өөртөө бий болгож чадах юм бол энэ болгоноос ангижраад самсараас гараад enlightened буюу одоо энэ nirvana одоо гиген дүрийг олж чадна гэдэг ийм сургаал гол яваад байгаа. Гиген дүрийг олох нь бол ихтэй хамгийн чухал хэлэх юм нь өөрийнхөө сайн сайхны төлөө биш. Бусад хүний, бусад амь амьтны сайн сайхны төлөө байх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал төдийн буддизмын гол одоо сургаал байгаа. Тэр энийг бид нэр бас сайн ойлгох шаардлагатай гэж ойлгосон. Бусад хүний төлөө амьдрах, бусад хүний төлөө амьдрахын тулд өөрийгөө сайн бэлдэх, өөрийгөө сайн хүн болгох, сайн бодол бодох, сайн үйлдэл хийх, сайн үг хэлэх, тийм ээ, сайн ном унших, сайн хүмүүстэй ярилцах, бүх сайн сайхныг өөрсөндөө одоо сулгах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь бас энгийн амьдрах хэрэгтэй. Яагаад л ам нар зөвхөн орхимж өмсдөг. Одоо янз бүрийн ганган хэнцэр хувц өмсдөг юм гэхээр хүний амьдрал тэр бол чухал бишээ. Хүний амьдрал хамгийн чухал юм бол ерөөсөө энэ compassion. Энийг бид нэр олж чадах юм бол nirvana хүрч чадна. Бидний гэхдээ энэ амьдралд чухал гэж бодж үздэг одоо гой утас, байр сав, одоо нэр хүнд одоо юу гэдэг тийм ээ. Энэ бүхэн бол ерөөсөө л төр зургийн ийм зүйлүүд. Бид энэ төр зургийн юмнуудад анхаарлаа хандуулад амьдралаа зориулах юм бол төр зургийн юм болно. Тэгээд эдгийг мартаад хамгийн энгийнээр амьдраад хүн эрдэм ноттой болох, хүн амьтанд туслах, сайн хүн болоход анхаарах юм бол бидний дараагийн төрөлтөө сайн төрөлд очих боломжтой. Цаашлаад бүр нирвана гиген дүрийг авах бүрэн боломжтой гэдгийг л зааж сургаад байгаа юм. Тэгэхээр ямар ч сан би төд дээр маш их зүйлийг, маш их юмыг ойлгож авлаа. Хүмүүсээс маш их юмыг хараад гайхаж, сүрдэж, бахаж, ийм гой мэдрэмжүүдийг авлаа. Тэгээд энэ дэсэндээ маш их аз шантай ийм сайхан гэж бодож байна. Тэгээд цаашлаад бид нэр төдийн буддизм зөвхөн ухраар шүтээд шалгалтанд орохоос өмнө лам дээр очдог гэхээс илүүтэйгээр илүү хэрхэн яаж сайн хүн болох уу? 2026 онд 21-р зуунд хэрхэн энэ философиг, эртний философиг орчин үедээ хослуулж амьдрах уу гэдгийг сайн бодож, тунгааж явах хэрэгтэй болов гэж бодлоо. Тэгээд амьдрал дээрээ бас олон энэ чанаруудыг хэрэгжүүлж чадах юм бол бидний амьдралд маш их хэрэг болох болов уу гэж бол дүгнэлтэнд хүрлээ. Тэгээд маш их баярлалаа.